Миний хувьд Монголын барилга эрчим хүчний барилга засварчдын холбоог төлөөж оролцож байна. За эрчим хүчний салбарын аливаа үйл ажиллагаа нэлээд мэдлэг, мэрэгшил, чадвар, ур чадвар шаардсан юм ажил үйлчилгээ байдаг. За манай төрийн бас байгууллагын гишүүн байгууллагууд бол яг энэ эрчим хүчний салбарын орчинд одоо үйл ажиллагаа эрхэлдэг хувь хвшлүүд байнамаа. За тэгэхээр бидний хийж гүйцэтгэж байгаа бүхэл ажил үйлчилгээ аливаа тусгай зөвшөөрлөөр бол одоо зохицуулагдж байдаг. За тэгэхээр мэдээж хэрэг чөлөөлөе гэдэг нь юу аливаа бас зарим нэг салбаруудын хувьд тусгай зөвшөөрлүүдийг нөгөө болгох, одоо цөөлөх тэр бол маш амжилттай хэрэгжих одоо зөв зүйтэй зүйл байгаа бах. Эрчим хүчний салбар дээр энэ нэргээд одоо манай гишүүн байгууллагууд дээр ямар асуудал үүсэж байна гэхэлэр тухайлбал цахилгааны, дулааны гэдэг ч юм уу эрчим хүч гэдэг бол дотроо маш өргөн цар хүрээтэй зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээрийг ингээд нэгтгэчихлээр зөвхөн цахилгааны чиглэлээр эсвэл зөвхөн дулааны чиглэлээр ч гэдэм үү цахилгаан дамжуулалтын чиглэлээр гээд тодорхой нэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг одоо албан байгууллагуудын хувьд эргээд нөгөө нэг өргөтгсөн одоо нэгтгэснээс болоод өшөө өөрийнхөө үйл ажиллагаатай хамааралгүй өөр чиглэлийн одоо инженер техникийн ажилчдыг авч ажиллуулах гэдэг ч юм уу тийм хүндрэл бэрхшээлүүд бас нэлээд одоо тулгарч байгаа. Өнөөдрийн тухайд бол зөвшөөрлийн хуулинд яг та ямар санд оруулмаар гэдгийг танаас бас асууж байна. Тэгэхээр таны яг ийм зөвшөөрөл ийм одоо дарамт учруулж байгаа учраас энийг ингэж өөрчилж өгөөч гэдэг саналаа хэлж байгаа. Тэгэхээр зөвшөөрөл олгох аливаа процесс маш ойлгомжтой тодорхой байгаад цахимаар байгаа нь бол маш одоо бүхэл яамд бол ер нь цахим байдлаар зөвшөөрлийн одоо хүсэлтийг бол хүлээж аваа шийдвэрлэж байгаа. За тэгэхээр аливаа нэг шийдвэр гарах хугацаанд тодорхой. За тэгээд зөвшөөрлийн үйл явц нь одоо хизээ хаана явж байгаа. Тэгээд бас нэг зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүд дээр аливаа нэг зүйл одоо зарим нэг одоо шаардлагыг харах хангаагүй ч гэдэг юм ийм зүйлийг шууд буцаачдаг биш эргээд мэддэг ийм зүйлийг ингэж шийдснээр ийм хугацаанд шийдвэрлвэл шийдэгч болно гэдэг ч юм уу тийм бас эргээд нэг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд илүү уян хатан тийм байдалтайгаар байвал бас хүндрэл бэрхшээлийг илүү бууруулах юм болоо гэж бодож байна. Яг танд одоо жишээ нь зөвшөөрлийн энэ одоо дарамт нь яг ямар одоо саад бэрхшээлийг учруулж байгаа вэ? Яг таны үйл ажиллагаа явуулахад амьдралаа оруулах гэдэг юм тий. Яг эргээд яг дахиад хэлэхэд яг энэ эрчим хүчний салбарын аливаа үйл ажиллагаа нь бүгд л яг энэ зөвшөөрлөөр одоо олон жилийн туршийн байдлаар явж байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд бол бүгд л яг тухайн чиглэлийнхээ хүрээнд зөвшөөрлийг бол одоо авах ёстой, зайлшгүй тэр нөхцөл шаардлагыг хангах ёстой гэдгийг сайн ойлгоцсон байдаг. Зүгээр хүндрэл бэрхшээлтэй зүйл нь гэвэл зарим нэг одоо ажил үйлчилгээ одоо тендер шалгаруулалтар гэдэг ч юм уу жишээлбэл барилгын яамнаас олгодог эрчим хүчний одоо барилгын гадна цахилгаан хангамж гэдэг ч юм уу хүчтлийн төвшин хүчин чадал заасан зүйлүүд нь эрчим хүчний яам дээр бас олгогдож байдаг. Тэгэхээр зарим нэг ажлууд дээр бол зөвхөн энэ яамны энэ зөвшөөрлийг л авах ёстой шүү гэдэг ч юм уу тэр нь эргээд тухайн зөвшөөрлийг аваагүй нөгөө эрчим хүчний яамнаас авцсан гисэрний тэр ажил үйлчилгээг хийж болж чадвартай компанийн хувьд бас хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Цаг хугацаа, мөнгө санхүү одоо өөр одоо боломжийн хувьд ямар одоо боломжийг энэ зөвшөөрлийн хүнс хааж бодох юм. Яг мэдээж энэ өөрөө бас компаниуд тодорхой хэмжээний дарамт болдог л доо. Тэгэхээр зөвшөөрлийг илүү нээлттэй ил тод түргэн шуурхай олгоо явж хахад бол нөгөө талдаа бас илүү ингээд тавтгааруулаад олох шаардлагагүй гэдэг нь бас буруу бах. Яагаад гэвэл эрчим хүчний салбарын онцлог бас түрүүнд хэлсэн их одоо цаана их том хөрөнгө одоо хохирох гэдэг юм захиалагч талдаа бас эрсдэл байдаг. Тийм болохоор гүйцэх талууд дээр тодорхой хэмжээний яг тухайн ажил үйлчлэгэнд шаардсан шаардлагыг тавиад явах нь бол буруу биш гэж бодож байна. Та зөвшөөрөл авахын тулд хэдийн шатал амжилтыг дамжиж ийм ойролцоо гарч. Яг өмнө нь бол энэ нэлээд одоо өмнө гэдэг нь бараг 10 жилийн өмнөөс зүйлийг ярьж байна. Яг цаасаар материалыг хүлээж авдаг байсан. За тухайн цаасуудыг энд тэндээс бүрдүүлэх гэж бол өөрөөр одоо нийгмийн даатгалын газраас өөрөөр газруудаас ингээд яадаг гэсэн бол одоо бол харьцангуй нэг захим шилжснээрээ жишээлбэл ажилтныхаа нийгмийн даатгалыг бол ийм өнгөлөө бас яг харгалзах юм нэгтгээд аваад болж байгаа. Тэгээд цаашлаад эргээд яг нэг юугаар цахимаар хандж байгаа зүйлүүд маань биднээс заавал өгөх шаардлагагүй тухайн нэг манай байгууллага эргэжлийн дугаараар манай гишүүн байгууллагууд эргэжлийн дугаараар шууд татаад авах боломжтой зүйлүүд нь бас тэгээд авагдчихдаг болох юм бол бүр илүү
одоо айтайхан болох ба. Одоо бол харьцангуй сар болгон тухайн хүсэлт хүлээж авсан даруйда тодорхой 14 хоногийн дотор шийдвэрлээд явдаг тийм хэлбэр шилжсэн байгаа. Танаас салбарт хичнээн төрлийн зөвшөөрлөөр одоо олгодын тэндээс яг одоо энэ төслөөр хичнээнийг нь одоо хөнгөлөлтөөр зохицуулж авч ирж байгаа. За тэр нарийн мэдээллийг нь бол би сайн мэдэхгүй.